Чингисийн талбайд гутлын жагсаал боллоо. 3,000 гаруй хүн гутлаараа дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэд залин хөлсийг нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, паркийн газар төрийн албан хаагчдын хүнд суртал гэх зэрэг асуудлыг хүндсэн юм а. Монголын залуучуудын холбооноос санаачлан Хулгайчгүй Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд гутлын жагсаалыг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Энд 3,000 гаруй гутал цугласан байна. Энэ нь тэр чинээний иргэд өөрсдийн үзэл бодлоо гутлаараа дамжуулан илэрхийлж байгаа юм а. Гутал болгон бас өөрсдийн гэсэн зовлонтой, гутал болгон өөрийн гэсэн хүсэлтэй, гутал болгон өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Бас тэр мөрөөдөл болгон өнөөдөр биелэж амжаагүй, хийгдэж амжаагүй ийм байгаа. Тийм учраас өнөөдөр Монголын олон залуучууд, Монголын олон ахмадууд, тэр байтугай хүүхдүүд маань өнөөдөр гутлаараа жагсаалд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж бидэнтэй нэгдээд байна. Ерхий төвчүүдийн сонгуульдаа оролцъё. За имлэг хүртээмж муутай байна, ядуурл ихтэй байна гэд. Эндээс өөрөө юу харагдж байгаа нөхөр ард түмэн одоо дуу хоолойгоо бас хүрэх хэрэг байна. Гэхдээ сонгуулийн жил учраас өөрөө аливаа зүйлийг тийм хүнд биш те. Энгийнээр дээрээс нь Монголын залуучуудын холбоо нэг зэгт байгаа тэр ард түмний дуу хоолойг хүрэх ёстой зэгт хүрэхийн тулд энэ жагсаалыг одоо хийж байна. Гутлагдаг маань өөрөө бол эзнийг бүрэн төлөөлж чадж байгаа. Иргэд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх хэрэгчлөө улам бүр хомхигдож, иргэдийн амьдрал өдөр бүр доройтож, цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгуул ноогдуулах зэрэг хүний эрхийг зөрчсөн үйл явц нэмэгдэж байна. Тиймээс тэдний гутлыг барьж хорихгүй, дарамтлахгүй, гутлын эрхийг хязгаарлахгүй байх гэдэг үүднээс энэхүү гутлын жагсаалыг зохион байгуулжээ. Өнөөдөр гутлаа өөрөө үгээрээ биш юм аа гэхэд таны гутал таны өмнөөс бүх зүйлийг чи илэрхийлнэ. Таны хүсэл мөрөөдөл, таны зорилго, таны хэлхийг хүсэж байгаа, улс төрч хэлхийг хүсэж байгаа үг болгоны чинь таны гутлыг илэрхийлж чадна. Тийм учраас ийм нийгэм, ийм гутлаараа биш өөрөө очиод үгээ илэрхийлж болдог ийм нийгмийг бүтээхин төлөө өнөөдөр бид гутлаа жагсааж байгаа гэж ойлгож байгаа. 76 гишээнийг л одоо буруу сонголт өгсөн байна. Ард түмэн буруу өгсөн байна. Одоо эднийг одоо цэвэрлээд одоо шинэ боловсон залуу хүч юм өөр усуудаар төр бариуж болно гэж би бодож байна шүү. Миний энэ гол уриалга бол хавдаргүй хөөхөд хавдаргүй ирээдүй гэсэн ийм уриалга саналыг одоо гутлан дээр биш тавиад тэр болонд гутлаа авч тавьчлаа. Тэгээ ер нь манай Монголын ирээдүй бас хүүхдүүд маань бол бас хавдраар маш их өнгөрч байгаа. Түүний эсрэг одоо амьдралаа зориулдаг бас нэг хүний нэг байна. Жагсаалд нэгдсэн гутал бүрийн цаана эргэн хүн үгээ хэлэх эрхээ тулгарсан асуудлаа олон нийтэд хүргэж байна. Өнөөгийн нийгмийн салбар бүрт нүүрлсэн шудраг бус байдлыг үгүй хийж, төрд дархлагдсан хулгайч лөөрчдөөс ангирч, хариуцлагатай Монголыг бий болгоход чиглэгдэж байгааг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Монголын залуучуудын холбооноос 100 хар үйл явдлыг зарлалаа. 1992 оноос хойш үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бүс нутаг, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлыг олон нийтээр нэрлүүлжээ. Монголын залуучуудын холбооноос санаачлан хар цагаан жагсаалтыг гаргах зорилгоор Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэн. 1996-аас 2012 он хүртэлх сонгуулиудаар хийгдсэн алдаа оноог нэрлэх юм а. Тэгвэл өнөөдөр 100 хар үйл явдлыг зарлалаа. Дээрх жагсаалтыг гаргахын тулд 300 мянган хүний саналыг авсан байна. Хулгайчгүй Монгол хөдөлгөөн хар жагсаалт гаргах журмынхаа дагуу 100 хар үйл явдлаа албан ёсоор зарлаж байна. Энэ 100 хар үйл явдалд 1992 оноос хойш Монгол улсын төрийн, засгийн бүхий шатанд ажиллаж исэн маш их олон хулгайчдын үйлдсэн хар үйлдэлүүд хар мөртөөгөө энд орсон байна. Энд бид нар бас хар жагсаалтанд орох болцлоо хангасан этгээдүүдийг бас нэрлсэн байгаа. Энэ бүгдийг үл ойшоож бидэнтэй мөн Монголын олон бидэнтэй эв санаа нэгдтэй байгаа төрийн бүс байгууллагуудтай нэгдэд нийлэхгүй хариуцлага үлээхийг зөвшөөрөхгүй байж байгаа олон хүмүүсийг бид нэр хар жагсаалтанд 5 сарын 20-нд оруулж зарлах болно.
100 хар үйл явдалд 565 сая Америк долларын боломжийг алдуулсан гинти ашигын 68% татварын хууль хамгийн түрүүнд нэрлэгдэжээ. Халахгүй 500 мянган га газрын дуулан, зарцаагцсан 8% зээл, Чингис болон Самурай бондын зарцуулалт, стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль, Бороковолд хязгаарт компани асуудал, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үн докторжуулах хөтөлбөрийн үр дүн, залуу гэр бүлийн 500 мянга, улс төрдөх популизм зэрэг үйл явдлууд эхний 10-т бичигдсэн байна. Олонний анхаарлын төвд байдаг мөнхөн гэдэх үйл явдлууд нэрлэгдсэн байна. Тодорхойлбол ноён уулыг хүндсэн хадгаламж анод банкны хэрэг, Дувбайн гэрээ, баяр цогтын офшор данс, зориг агсны хэрэг, 7 дугаар сарын 1 нас барсан иргэдийн бичиг баримтыг ашиглан мөнгө завьсан шүүгэн, ашигт малтмалын газрын дарга асан Батбаягийн хэрэг, Минайм онгоцны осол, нефт импортлогчдын хувилдаан зэрэг үйл явдлууд 100 хар үйл явдалд нэрлэгдсэн байна. 100 хар үйл явдалд орсон, 100 хар үйл явдлыг санаачилсан, 100 хар үйл явдлыг хэрэгжүүлсэн ард түмнээ боддгоо, өөрсдөө боддог хулгайч нарыг илчлэх ажиллагааг зохион байгуулнаа. Энэ 100 хар үйл явдлыг тоохгүйгээр өөрийгөө төрд байх ёстой гэж би хулгайгаа хийхээр үргэлжлүүлсээр байх болно гэж додгор орж ирэх, өөрийгөө нэр дэвшүүлэх тэр хүмүүсийг бид нар харж хсаалтаа оруулж албан ёсоор сонгуулийн кампани дээр бид нар эсрэг ажиллаж сонгохгүй байхыг нийт сонгогчдод нь уриалах болно гэдгээ энд албан ёсоор мэдэгдэж байна. Өнөөдөр 100 хар үйл явдлыг зарласан бол 5 дугаар сарын 20-нд хар үйл явдалд оролцсон санаачилсан хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлах юм а. Хар жагсаалтанд орсон этгээд болон нийгэмд тулгамдсан сөрөг үйл явдлыг санаачилсан хүнийг эх 2016 оны сонгуульд сонгохгүй байхыг Монголын залуучуудын холбооноос уриаллаа.